бидний дуртай уух зүйлд хэрэг чихэр агуулгаддаг вэ? Бидний амтархан иддэг жимсгнээс ч бид өдөр бүр чихрийг авч байдаг. Гэхдээ энэ нь бидний биед сайн. Тиймээс л бид энэ тентгүү гүйж харайж дуртай зүйлээ хийж чаддаг юм шүү дээ. Харин ундаа ууж чихэр идэх юм бол нэг дор биед хэтэрхий их сахар орж ирэх болно. Тэгэхээр энэ нь бидний биед маш их муу. Өөрөөр хэлбэл чихэр илүүдэлжин шүдний цоорол зэргийг үүсгэнэ. Тэгвэл хүүхдүүд хэрэг чихэр идвэл болох вэ? 3-аас 10 насны хүүхдүүд 4 халбах чихэр, өсвөр насны хүүхдүүд 5 халбах чихэр идэх нь биед сөрөг нөлөөгөө гэж үздэг. Бидний уух дуртай хийжүүлсэн ундаанд 10 халбах чихэр агуулгаддаг. Тэгвэл бидний дуртай уух зүйлс хэрэг чихэр агуулгаддаг вэ? Чихэрлэг ундаанд 10 цайны халбах чихэр, нэг аяг чихэртэй сүүнд 7 цайны албах чихэр, нэг стакан жүржин шүүсэнд 6 цайны албах чихэр, нэг сав спорт ундаанд 9 цайны албах чихэр, харин нэг аяг усанд огт чихэр агуулгаддаг вэ? Хүүхдүүдээ ундаа сонгох бол усыг сонгоорой.